Forex Gossip эхлэх бэлэн боллоо. Эхний дугаарын зочноор за өөрийгөө танилцуулна уу? Наа төвшөө гэдгээ одоо 3 дахь жилдээ арилж яаж байгаа. Хэдэн настай? 18. Тэгээ 15-аас хойш харилж яаж байгаа гэсэн үг. Хондог юм аа. За намайг Хүслэн гэдэг EBC-ийн BDM-ээр ажиллаад одоо жил гар болж байна. Ер нь бол жил дамнан BDM хийлээ тэгэл ойлгочихгүй. Би намайг их сарн гэдэг би өслөнтэй адилхан. Бид хоёр адилхан. Жил дамнсан дутхгүй. За. За тэгэхээр бид нар одоо юу ярилцах гэж байна гэхээр Forex-д одоо ингээд хүмүүс өөрийнхөө нэрийг нууцлаад асуудаг нэг тийм асуултууд байдаг групп дээр тэрийг ингээд ихнээс нь зочноосоо асуугаад тэгээд ямар хариулт өгөх нь хамтдаа харцгаая. За эхний асуулт. Сурмаар байгаа ч юусоо ойлгохгүй байна гинэ. Тэг өөрөө хичээвэл сурна шүү дээ. Хүн бол угаас эхлэхдээ нэг сонирхол юм харж байгаа байх. Тэгэл онл мондл тэгэл юмнуудаа ингээд судлаа явж чадал зүйлтэй тэгвэл. Эзэн хичээвэл заяа хичээн гэж шүү. Тийм ээ. Тийм ээ. Данс шатаа сэтгэл нурсан балгас шиг болчих юм аа. За, данс шатаад сэтгэл нурсан балгас шиг болчих юм аа. Юу Ингэж штэ данс шатаа сэтгэл нурсан балгас шиг болчих юм аа гинэ чи энийг энэ хүнийг аргад л та. тэг яах вэ тэгэл алддээ шүү дээ. Хүн болгон л алдна. Тэгэл алдаж байгаа. Алж иж сурна те. Алдаас суралцах хэрэгтэй. Гогч нь Хүн байна. дээр алдсан байгаа бас сайн гоё. Гэж алдахгүй байгаад л болоо. Дахиж алдахгүй байх гэж байхгүй штэ. Тэгэхээр Тэр алдаагаа давтахгүй байгаад. Тэ алдан он заяа. Тэгэхээр он нь байж л та. Манай өсөн зөндөө алдсан. За би бас нэг асуултсан чи хоёроос асуултсан заяа. За Forex хийхэд энийг л заавал сураад эзэмших хэрэгтэй гэж боддог зүйлсээ бичээч гинэ. Энийг л заавал сурах хэрэгтэй. Тэ. Гүөх. Яг өөртөө тохирсон тийм арга барилыг олж иж ярилж байгаа шүү дээ. Хүслээ гэж бодож байна. Юу сурах хэрэгтэй гэж бодож байна. Ном шиг. Би бол тийч хэлэхгүй байх. Би бол одоогор уншаагүй байна. Уншгаа тавьсан байгаа штэ. Тэгэл хэлчих штэ. Шунлаа жоохон даралдаа guys. Ер нь бол шунахгүй. Одоо миний анхны арилжаа гэх юм бол яг 0.8%-тай тийм арилжаа байхгүй 100% болгож өсгөөгүй тэрийг 0.8%-тай тэр өдрийн арилжаа ингээл дуусгасан. Тэгэхээр шунаад бол хэрэггүй олсон бол олсон. Баланс шийд байсан лээ. 50. За next. Арилжаа хийж байгаа болон хийх гэж байгаа хүмүүсээ хоорондоо мэдээлэл солилцох Telegram group юу вэ надаа. За дараачих. Forex хийхэд энийг л заавал юу вэ энийг ч юм хэлсэн шүү дээ. За сайн уу залуусаа өглөөний минь. Би арилжаа сонирхоод удаагүй байгаа юм аа суралцаад явж гин. Харин трейдер сигнал нь ямар хуу юм болоо хэрэглэж үтсэн хүн байгаа лу зүгээр элдв янзын муухай юм нэгэндээ хэлэхгүй хэрэглэж үтсэн бол сэтгэлдээ бичээд өгөөрэй гинэ сигнал. Яг юм. Ер нь бол би бол нэг юм сигнал дээр бол дагдгүй. Тэгээд өөрийн сурсан юм тэгэл өөрийн өөртөө үнэж гэдэг тэгэл. Өөрөө л үтсэн тэр баг. Чи амар тийм бодож явдаг амар Монголд нэг тийм лаг арилж ич гэж боддог юм байдгүй. Лаг арилж очно. Луу ах шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Би чи яа луу ахын сигналыг дагдгүй. Бид дээр жоохон харах үзэг өөрлөлтөө. Алдаад идэг те. Алдаад идэг л та. Дөрөв шатаас. Дөрөв шатаалуу дөрөв стоплоос цоглоо нэг тийм хөдөө харилжаа явсан байгаа. Тэр миний истер жагсан гэж. Би баа гэж хэлсэн байхгүй. Манай сэл дараад идэм шүү тий. Тийм. Яг бүр яг албан ёсны трейдер. Тэг алдсан бэ. Тэг үнзүү хэдэн манд доллар байсан. 104 лот тарцсан юм. Тийм 104 лот тарцсан. Чи 104 лот дармаар байна уу? Үгүй. Дэм аккаунтны. Тийм аккаунт. Үгүй. Арилжааны дансаа ширэн сонирхож болох уу? Одоо сонирхолтой. Одоо миний данс ямар ч сонирхолгүй бай. Баяччаад харуулъя гэж. За сонирхлоороо арилжаа хийж сурах гэж байгаа юм аа. Тгээс эхлээд зааварлаад явах юм бэ нөө нэг баг болоод эсвэл багтаа авч хамт сурах хүмүүс байна уу гэнэ. Чи хамт явах уу? Үгүй төлбөртэй заа. Чи ер нь тэгж хамтарч явж үзсэн үү? Хамтарч явж үзсэн үү? Тий, хамтраал ингээл хинтээ. Төвөгт явуулаад төвөг содоох
дахлах. Бүнд бол бүр нэг опс бол сууц. Яа та нар бүгд өөр дараад тий. Яагаад ардтай тий. Яагаад тэгээд хүн болго ижилхэн Нэгэндээ итгэдэггүй юм биш үү? Тэгээ нэг баг гэж байхгүй шүү. Тэгээд нэгнийхээ ингэ санаах болгоод гарч бас муухай. Тэгэл энэ өстөл нөгөө өөрийн бодол өөртөө зүг гэдгээр л яг өөрийнхөө тэр яг одоо л гэсэн тэр үедээ л тэгж л орсон. Сүүлд амар сонирхолтой юм болоод non farm мэдээ гарсан шүү дээ. Тэгэхэд бүгдээрээ бай дарж хахад содоо ганцаараа сэл тарцсан. Тэгээд бас шатсан байсан. Тэгвэл тэгээ яа тэгдэм болов ерөөсөө ойлгоо. Тэрэн дээрээ одоо нэг комент хэлээч. Чи бай дараач гэдээ ятгах болохгүй юу? болохгүй байна. Боломжгүй юу? Боломжгүй шүү дээ. Тэгээ боломжгүй. Хүний бодолд ер нь юм оруулаад тийм явах тахгүй. Хэрвээ тэгээд тэр сейл нь яваад аваад тэгээ миний бай оруулсан байсан нь явахгүй бол тэгээд бас муу. Түрүүн би сэл дараа гэсэн чи манай бай дараад алдсан тий? За ямар YouTube суугаас сурдаг вэ гэнэ. Чи YouTube үзэж сурч байсан уу? YouTube-с жаргал FX гэж байсан баха. Тэгээд тэр Pipo заажсан. Анх нөгөө Pipo анх сурч байхдаа тэндээс үзчихсэн. Чи YouTube үзэж байсан уу? Үзчихсэн. Би Батлахын юг үзчихсэн. Тэгээд Single Trader-ыг үздэг байсан. Тэгээ ер нь Батлах Single хоёрын сургууль ерөнхийдөө анх шатны мэдлэг нь айгуу дэжгүй ойлгохтойгоор тийм заажсэн. Яг ингээд өөр ингээд нэг арилжаад хүмүүстэй ингээд харж мараад ингээд арилжааны туршлага муршлан аргууд ингээд шууд ингээд дандаа ингээд 2-3 $3,000 зэндлээл тэгэл арилжаад ахаар чи ингээд биднэрт болохоор ямар ч тийм байх боломжгүй бид нартай хол гоод байгаа байхгүй. Яг үнэ. Тэнгүүт яг амар тийм тэд нар яг ингээд бидний мэддэм шиг гоё ингээд би бас Батлаахын YouTube-ыг үзээд яг нөгөө Мэндэ ахтай хамтчууд ингээ өдрийг хамт эхлүүлэнгүүтлээ. За энэ төгрөгөөр инглээ яг өөрийнхөө арилжааны хаймыг зааж ахта влог болгоод оруулсан. Тэр нь бас айгүй сонирхолтой санагдчихс. Би өөрөө бас яг влог үзэх дуртай болохоор яг тийм байдлаар яг нэг тийм хитрхи юм нэг активик биш яг нэг жоохон амьдралтай ингээд холбоод явчих юм бол бас гоё юм лээ. За тэгээ Батлаах гоё шүү. За Мета 5 дээр яаж рил данс нээх вэ гинэ. Үгүй мэдгүй хүн байж тээ. За. Тэгэхээр та брокер сонгох хэрэгтэй. Тэгээ EBC-г сонгох хэрэгтэй. Тэрэн дээр аккаунт нэг хэрэгтэй. KYC баталгаажуулалтаа хийгээд, дансаа нээгээд, зэниглээд, метатайгаа холбоно юм угаасаа заавар байгаа ID эдрийг оруулах. Тэгээ пассвортаа тэгээд тэгээ ороод мета дээрээ нийнэ. Яагаад EBC-г сонгох ёстой вэ? Би өөр арилждаг болохоор. Чи яагаад EBC-г сонгодог вэ? Spread багтай. Өөр Энэ гой брокерстэй. Тэлдүү, spread тэлдүү. Энэ ташрамд хэлэхэд full legal name хэсэг дээрээ нэрээ монголоор бичээрэй. Та нараас хамгийн хэрдэг алдаа шүү. number гэдэг ID number гэдэг дээр регистрийнхаа дугаарыг тоонуудыг л бичээрэй. Скриншот битгий ашиглаарай. Утсан дээрээ дарсан зураг оруулаарай. Иргэний үнэлтийнхаа. Манай систем маш сайн шалгадаг болохоор яг тийм хуурн муурн тийм асуудал байхгүй учраас заавал зургийн дараад ичээ. Та бол маш урдаа ордог. Хурдан ордог тий? Тэгээ маш урдаа ордог. Ер нь бусад брокерсыг тэр ялгаатай юм бас тэр тий? Маш урдаа ордог. Тэгээ leverage тэр нь аюул гоо штэ. Яг үнэ. Манайх дотоодынхаа банкар депозит татаа авалтаа хийдэг, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц гадаад брокер шүү. Ок. XM дээр хаан банкны доллар данс яаж холбох вэ гэнэ? Чи XM дээр арилж ирсэн үү? Арилжсэн. Яаж холбох вэ? Доллар данс карт холбоотой шүү дээ. Карта холбоо шүү дээ, guys. Картын номерыг хийгээл. За. Таталт гэж юм байна. Таталт сэнэглэлт хийх хамгийн амар брокер юу вэ? EBC. Мэдээч манаа. Купер уншуулна. Купи уншуулаад сэнгэлнэ. Купе. Тэгээ буцаага данс руугаа авна. Та хоёр надад нэг дөрөв цаг л болно. форсд байгаа юм шиг санагдаад тахаа. Би хэлсэн штэ. Хүчлээгүй штэ гэж зүгээр. За. Окей. EBC. Trade EBC. Ашигладаг хүн байна уу? Ашгаа татах гээд бардгвэ. Help me. Би хэлтийж байгаагүй. Sorry. Татагддаг юм биш үү?
Би дата авал тийж үзсэн. За тоглосон юм да. Тэр хамгийн багадаа $20-оор татд юм уу? Мэдгүй арилж үзээгүй. Арилж үзээгүй sorry. Дараагийн асуу. Шинэ хүн байгаамаа сайн сургалт хийж зааж өгдөг хүн байна уу? Сурмаар л байна. Хийгээд 7 хоног гинэ. Do you want trading hub? One trading hub. Send message. Send зүр. Сент зүр. За брокероо сольж болдгийм үү? Болно. Яаж солих юм бэ? Өөр брокер руу ороод Gmail-ээр нэвтрэх юм уу? Ямар нэг браузероор нэвтрээл. Choose your server дээр дараа. Тэгэл EBC гэсэн гол. Мэйлийн мууцныхаа дугаараар нээж болно. Брокероо сольж болно штэ guys. Та нар солилтоо. Наа чин жоохон мяа байгаа тэгэл брокероо солилтоо. За. Арилжаа хийгээд гайгүй ашигтай яваа залуус нилээн байх шиг байна. Анх яаж суралцаж байснаа хуваалцаач гинэ. Хамгийн ихтэй хэдийг татчихсан бэ? 3,000. Юу. За, Хойлоо орой олон уу. за туршлаасаа хуваалцаач. Туршлаасаа хуваалцаж байна. Юу ирэх юм бол Чи яаж $3,000 хийсэн бэ? Чи хэдэр зээлтэй хийсэн? $300. $100. $100-аас илүү $3,000 болсон байна. EBC-тэй. EBC дээрстэй. Үгүй. Цадлаа яриа зүр EBC. EBC дээр EBC дээр. Тэ тахыг. Шал мэдрэмжгүй шүү дээ. Хогч шүү чи EBC гэж ярина дөө. За хідэр цэнэглээд 3,000 болгож ирсэн. 100-аар цэнгэлээ 3,000 болгосон. Ямар брокер дээр? Мультибанк. Яах вэ? Одоо яг яа. Тэ бэж юу. Яг мультбанк гэдэг Ой хойлоо түрүү явсан шүү дээ. EBC юу? EBC. EBC юу? EBC. EBC юу? EBC. Юун дээр цэнгэлж ирсэн юм бэ? EBC. Та EBC дээр $100 цэнгэлээ $3,000 болох боломжтой. Манай хөшөөргийг яшиглаад unlimited хөшөөргийг яшиглан $3,000 болох боломжтой юм байна. Тийм үү? Тийм ээ. За. Next question. Next question. Хамт арилжаа сураад явах анхан шатны хүмүүс байна уу? Ер нь Discord, Telegram ер нь их community их байд шүү дээ. Айгүй их байдаг те. Айгүй байд. Тэгээд яаж зөв community-гаа сонгох хэрэгтэй юм бол чи гэж бодож Instagram дээр олон дагагчтай байх хэрэгтэй юу? Альсвал ярьж байгаа юм үнэхээр үнэн байна уу альсвал ганц хоёр сигналын татсан үзсэн. Туршлага. Юу гэж байгаа. Юу чаддаг. Тэгээд чиний хувьд л хэдэн жил арилж яг чи туршлагатай трейдер гэж чи бодох бай. 5 бат үнэстэй ш. Зөв. Чи тэгэхээр ер нь бол яг туршлага дээр нь үнслээ тэр хүндээ хэрэг хийдэг вэ гэдэг чинь л ахам шүү дээ. Ер нь бол хэдэн долларыг хин их татаж чадсан бэ гэдгээс л юм биш үү? Магадгүй. Хүмүүс юм байдаг байх нь байна. Энд нэг график байна. График байна guys. Хаашаа за sorry энд нэг чарт байна. Хаашаа явах юм болоо гинэ. Ингэж хараад би шууд хэлэх юм. Тий. Дээшээ л явах та энэ 4 хоногийн өмнө тавьсан байд дээш явцсан байгаа. Чи яг одоо өнгөрцөн гэж хэллэггүй зүгээр хэлэлтэй чи. Дээш явна. чи яг одоо $1,000 зэнэглээд scalp хийж үзүүлээч. Scalp. Би scalp гэдэг шүү дээ. Зүр хийгээд үзүүлчих шүү дээ. Тэгэлтэй төхөө. Хараа л та чамайг төхөө. Хамбагны насны үлдээлж харж болох уу? Үгүй би хамбаг шилдэг. За чи нэг 1000-аар ярилжаа гээд үзүүлчих ч дээ. Ямар их зүг үсэн. За эхэлсэн явсан гоо. За Харилж Ямар их зүг үсэн. за чи яг надад дансаа нэг чи заяа. Дараагийн асуулт явж лээ. Энийг авцсан. За ингэнэ. Real icon дээр сэтгэл зүгээ сайжруулахын тулд юу вэ? Real icon сэтгэл зүгээ сайжруулахын тулд демо дээрээ өөрийгөө туршия гэж бодоод 10,000 демог 1 миллион хүргэн гээд сорилт тавиад үзвэл бас давгүй санагцсан анхан шатны хэд маань демо юм чинь гээд хамаагүй өрчөж байгаа юм шиг начиг тэгэхээр ингэж сорилт тавиад үзэл арай өөр болно шүү гэж чи демо дээр юу нэгэж өөртөө сорилт тавьж ярилж яаж үзчихсэн юм. Үгүй демо сэтгэл зүг шүү дээ.
Сэтгэл зүй байхгүй, суралцаад хэрэггүй. Ямар ч юу ч сурахгүй шүү дээ мохос. Хуурамч мөнгө. За төвшөөгийн зөвлөгөө бол зүгээр өөрийнхөө мөнгөөрөө л эхэл шууд рил акаар л эхэлж. Рил дансан дээрээ л эхэл гэж. За арилж байгаа явъя. Хэлж явахгүй. Явнаа. Явахгүй. Явнаа. Би скафи дүүд. Ямарсан юм. Чи одоо сэл тарчих. Та Үгүй зүгээрээ. Нэрээ. чи яагаад өөр брокерлоо ороод байгаа юм бэ? EBC-ийн дас байдгүй биш үү гэж. Ягаа. Бидэнд хардах хэрэг байгаа. Suspicious. Suspicious. Чи манай ажил дээр хит юм орж ирээд байт юм шүү дээ. Өөр брокерлоо ороод. Чи арай өөр хардаг юм тийм шүү дээ. Чи арилжаа хийхгүй өөр зорилго тавьдаг юм шүү дээ. Манай ABC-ийн охтууд аягүй царайлаг. Үгүй таа. Амар гоё карбонара зардаг газар хаана нэ? Мэдгүй. Дүгмэ. Энэ Skywalker-ийн карбонара айгүй гоё юм биш үү? Жохон тустай юм бэл. Гурлаа Skywalker орж карбонара идэх үү? Би дай. Өө тэгэл та. Хоёр болоод байгаа юм уу? За өнөөдөр би татаа авалт хийсэн байгаа. Миний татаа авалт орсон байх үгүй бүгдээрээ шалгацгаая. Арга байна. Нөгөө хурдан брокер яасан бэ? Хурдан брокер нь яачаа гэж. За анх удаа арилжаа хийж байгаа юм а юун дээр арилжаа хийвэл зүгээр вэ? EBC. Мондуэн карбонара авч үгүй. Үгүй одоо штэ ингээ заяа. Чи зүгээр демо дэнснэ чи. Тэгээд 1000-аар скалп хийгээд 1000-аар гэсэн штэ те. Скалп хийгээд яг одоо хэдэн минутанд гэх вэ? 5 минутанд хэд болгохыг харцгаая. Скалп их боломжгүй юм чи демо аккаунт 500 леврийн 500 Нэг төр зогсооч кат. Вол өөрийн барилгаа устгах хэрэгтэй байна зогсооч. I believe I can fly. I believe I can touch the sky. Манайх энэ 100 биш ээ. За 25 оны штэ тий хамгийн том ашиг хийсэн хүн байгаа. Тэрний талаар байгаа ярьж үгүй заяа. За. Тэр штэ тий. 200,000 долларын данстай байсан заяа. За. 200,000 долларын данстай 42 лот дарсан заяа. Ок. 42 лотоор хэд дарсан лээ? Би тэрийг нь бол сайн мэдгүй. 42 лотоор ямар тааш тулгаж байгаа дарсан гэсэн. За. Тэгээд 2 сая доллар болгоод. Татсан уу? Тэгээ 2 сая доллароо дахиж 42 лотоор хэдэн удаа дараа 4 сая доллар болгоод. Тэгээ тэр 4 сая долларыг яасан гэж? Yes. Тэгээд манайхаас холбогдоо. За талын ядаж татаарай. Ингээд тулгаж дарвал бас өндөр эрсдэл шүү. Их мөнгө шүү гэд. Манайхан кэрлээд тэгээд 4 саяхаа 2 саяын татаад тэг үлцэн 2 саяын яасан гэж. Yes. Шатс. Тэгэхээр яах нь ах нь? Риск бэр. Татах нь биш шүү дээ. Татаарай. Шунлаад арах хэрэгтэй байх нь тий. Сахилга баттай арилжах хэрэгтэй байх нь. За манай төвшин маань скалп хийж үзүүлэгч байна. За камер руу нэг юу харуулад эхэлчих дэлгэцээ. Юу? Одоо эхлээл дансаа харууллаа. За явсан цаг харлаа. Одоо цаг чи бүр улаанцсан чи 4-3 болж байна. Чи 8 дээр арилж байгаа дуусах шүү. 5 минут хэлж. за манай шинжилгээ хийсэн байгаа тий гол нь. Одоо яг арилжаа хийхээ кик тохиромжтой цаг гэж бодож байна. Тохиромжгүй цаг байна. Хүү юм чи бараг л баа юм шүү бро. Оо ямар хийцэн. Сэл юм шүү. Ингээсэлэрээд тий. Өсөд сэл гэж сэл нэмээд идэг хүн бэ? Нэг талаас нь бай, нэг талаас нь сэл гэж. За чи тэгээд айлын даг. Өөрөө л бай. Сэл. Утсан дээр шинжилгээ. Чи шинжилгээ хийцлээ шүү дээ. Үгүй юм чинь. Чи зүгээр ийцэн гэж тий. Хийцэн.
Гэснээс одоогийн байдлаар алт all time high эвдээ бүр 5000 хүрсэн явж байгаа шүү дээ. Өмнө 7 хоногт нэг зурсан. 4900-тай хаагдсан тий. Тэгсэн. 980. Ер нь бол 5000 хүрнэ гэж бүх хүн ярьж исэн боловч тий ганцаараа сэлд арсан блэ. Тэгээд тий төгрөг алдсан билээ шүү. Хүч зүрхтэй чат ирж байна. Хин. Нэрийн зүрх Бас манай охтоо сонирхож байгаа. Төвшөж нэ зөвхөнтэй юу? байхгүй. Краш аа. Бас байхгүй. Single ready team mingle. Юу ч ирчихвээ. Инстач юу? Төвшөө Apex. Дараа хтаа. Хтаа таараа single гэж шүү. За энд ингэнэ. Хай, голдыг яаж харж ийн? Би ийм хоёр төлөвлөгөөтэй сууж ийн гинэ. За чи сая дээшээ гээд одоо данс яац явж. Одоогоор хасахтай явж байна. Алт төснөө. Энэ 7 хоног 5250 гэж магадгүй. 5200? 5200. Вау. Одоогийн байдлаар 5100 хүрсэн явж байгаа. Бид бол одоо баг 1000-аар сэнлээд баг нийт дотор байд арчих юм шүү. Хутлаа яриад байхгүй дээ. Сая мого тооцоолгүй юм шиг л хүлээгээд байгаа. За зүгээрээ зүгээр. Цуг сураад яв хаанхан шатны мэдлэгтэй 14-өөс 19-ны насны хүүхдүүд байна уу гинэ. Чи хамт сураад явах юм шүү. Үгүй. Чи ер нь хэдэн наснаас ер нь трейд эхэлсэн зүгээр гэж бодож байна. Хамаагүй шүү дээ. Маа 12 настай хөгж байгаа шүү дээ. 2 жил явж байгаа. Амар хөөрхөн. Мөрөстэй амар хөөрхөн тэгээ. Тэгээ манайх дараагийн бичлэгтээ маргадаг оруулна. Тэр нь 18 хүртэл ансаа зинлээ хэрэггүй шүү. Чи нэ Монголын хамгийн чи ер нь инвест авах нь зөв гэж боддгоо буруу гэж боддгоо. Тухайнаас л. Тийм үү. Чи Монголын хамгийн том лоер чин Forex шиг ингэж боддог. Лоер чин Forex хэрэлж идэг үнэ. Би бол Нико гэж боддог гэсэн чи үгүй байсан байлээ. Ийм байсан бай. Хин жишээсэн байлээ. Чи юм шүү. Үгүй. Чи яа Нико гэж боддог байсан? Мөнгөө зайлуулсан юм уу? Үгүй. Тэгээд анх нэг Forex сурчаад тийм явдаг байсан. 2 он л. Чи тэгээ буруу ойлгоцсон байна гэж юу? Одоо тэгвэл дараагийнх нь хин юм бол. Яах гэж тэгж идэв миний Монгол ах нар. Гэж боддог. Үгүй шүү дээ. Монголд гэхдээ ер нь инвест авсан юм уу? Мэдгүй шүү дээ. Харин үгүй байхгүй юу? Тэр авах. Тэгээ тэгэнгүүт хүмүүс Forex-ыг амар тэгэж буруугаар ойлголоо. Хүмүүс өөрсдийнхээ алдсан мөнгийг ерөнхийдөө хүмүүс Forex лөөр гэж боддог талтай л та. Чамд юм нэг тийм юм гоё юм комент орж ирчихсэн үү? Баг хүний амьдралаараа, баг хүний амьдралаараа. Тийм комент манад орж ирчихсэн. Их юм дээ доохой. Үгүй. Баг хүний амьдрал алаа. Баг хүний амьдрал алаар гэдэг нэг тийм комент орж ирсэн шүү дээ. Энэ хэсгийг гоё гэдэггүй. Хэсгийг рүү таас. Тэрээс болохгүй. Манай тийм комент орж ирсэн баахгүй юу? Манай хүний амьдрал алсан юм бол яахгүй. Манайхаа ерөнхийдөө бол тий бүгднийхээ клиент ерөнхийдөө бол ашигтай байгаа тий. Ерөнхийдөө ашигтай байгаа. Ер нь ашигтай байгаа. 50,000 доллар ерөнхийдөө бол ер нь ашигтай байгаа тэрийг бодлоор алга. за жохон дэлээ орж ирлээ шүү. Амралтын өдөр данс цэнгэлж болдоггүй мүү? болохгүй. Маркет нь 24/5 буюу ажлын 5 хоногтой л ажилдаг. Тийм ээ шүү, мэдхгүй хүмүүс байвал. За хаа өглөөний мэд Forex арилжаа бизнес болгож хөгжүүлэх сонирхолтой хүмүүс байна уу? Хөгжүүлээд өгөө. Комент бичээрэй. Гол нь би өөрөө эргүүлээд холбогдноо гинэ. Өөрөөсөө хөгжүүлчихнэ. Сая юу гэсэн бэ? Forex арилжааг бизнес болох гэдэг. Тий. Хаад нээх гэдэг юм болов уу? Ер нь бол хувь хүний бизнес байхгүй юу? Тий, тэгээ одоо хаад нээх гэдэг юм уу? Энэ одоо бизнес гэхэд харна. Хүнээс инвестор надад мөнгө өгөөч гэдэг юм болов уу? Зүгээр амар тийм боловчнаар мөнгө гойц юм болов уу? Магадгүй. Мэдэхгүй шүү дээ. Боловчнаар мөнгө гойц биш асууж. Мөнгө гойсон. Мөнгө удаа мөнгө. Комментэнд гэсэн чинь хаа сонирхъя гинэ. Хүн ч хөтөлцөө хэлмээр юм. Яа үргэлж зүтгэжтэй байна.
Энэ асуудсан юм байна. Би дансаа яаж цэнэглэх гэсэн боловч уг картанд роялти байхгүй байна гэд болохгүй байх яах вэ? Дансаа зинглэхэд заавал олон улсын карт, виза карт байх хэрэгтэй шүү. Яг л чинь гадаад валют руу мөнгө ч орж байгаа. Энэ ингэнэ мотыг үнэхээр best broker юм байна уу? Татан авалт хэдэн секунд болж байна гинэ. Би мотор арилж үзээгүй. Комментиг уншил та. Мөнгөийг чинь өөрсдийн дансанд байлгаж байгаад л Монгол данснаас гаргаж байгаа болохоор шүү дээ. Хөвгөний дансаар дамждаг гэсэн. Энэ тэгэхээр юу гэсэн үг байна вэ? Хөвгөний дансаар дамждаг. Лицензгүй байх нь байна, тийм үү? Тийм ээ. Цааш нь нийлүүлдэггүй байх нь байна, тийм үү? Тийм ээ. Сүлдө орд. Би ч одоо шүү дээ чи шүү дээ Forex арилж штайг ерөнхийдөө нэг тэр жоох бүлтрэд бай яваад байдаг шүү дээ тий. Чиний хаа сонсчихсан хамгийн том бүлтрэлт юу байсан бэ? Хамгийн том бүлтрэлтэй. Би 1500 лотоор дарддаг гэсэн. Тэгээ танай брокер 1500 лотоор дард юм уу гэжсэн. Монгол хүн юм уу? Монгол хүн. Ямар дороорой би тий. Ярт. Тэгээд өөр тэр хаа гутлаа солиор гэж хэлээ та. Айгуус тийм урууга бүгд үсээ. би бас нэг юм сонсчихсан. Юу энэ хэсэг орооч авахгүй тэр өөр юм байна аахгүй. Яг энэ хэсгийг л оруулаад байсан. Яг энэ хэсэг л хасгах. Би бас нэг залуу над руу биччихсэн юм аа. Тэгэхэд нь шүү дээ тий. Би 110 сая долларын настай манстай гэдэхгүй юу. Тэгэхээр хөөхлаг юм аа ингэлдсэн чи манайх тэгээ танаа тэгээ минимум депозит нэг ингэдсэн чи маа $50 гэсэн аахгүй. Тэсч Бупаас яахлаар юу ямар өндөр юм бэ гэсэн чи чинь 110 сая долларын настай систем эсвэл би хортой тогж бодохгүй юу. Чи би ер нь эхлээд арилж байгаа ерөнхийдөө брокеруудаа ер нь $1 депозит хийж солиордог. Тэгээ 110 сая брокер байд юм уу? Данстай заяа тэгснээ байгаа бахаа гэдэг мэдгүй. $110 сая данстай тэгснээ би тэнд ямар пентхаусанд амьдардаг манай аав ээжээ хажуудлын тауэр пентхаусанд амьдардаг тэгснээ өөр юу лээ гоё мэрсэн юм аа тэгснээ юм асуудал гардаг маа гэсэн чи нэг юу гэж бодож байна бүлтэрч ин та чи их бүлтрээ батсан байл шүү Хөөшөөний даралт өгсөд байна. Өгсөөд миний ч даралт өгсөөд байна. Гойд миний даралж юу гэсэн би бүр нүдэндээ итгэж өгөхгүй за нэрээ энэ хүн ингэж бичээд байгаа юм бахтаа гэж бодоод тэгээд ер нь demo reel аккаунтаа бас ялгадаг байх хэрэгтэй шүү guys. Тийм ээ. Чамд хүн ингээл энэ миний данс гэ demo аккаунт харуулчихсан уу? Үгүй. Харуулчихсан. Харуулж ийзаа. Хэдэн долларын дансаасан? 10,000 гэсэн биз. Тийм үү? Яа бас жоохон бодиттой юм шиг харагдсан байна тий. Өөр чамд нэг гоё тийм бүлтрэлт байна гоё өөр юу ч бүлтэрч исэн. Би ярил яг мэддэгч гээд. Тэр хүмүүс ч мэддэг шүү. Тэр хүн өөрөө л мэдэн шүү. Тусна мэдэхгүй шүү. За бичлэгээ тэгвэл одоо ингээд дуусгая. Тэгээд үзэж байгаа арилжаа сонирхдаг залуустаа чи нэг ном санал болгооч. Best Loser Wins. Yes, за тийм ном байдаг шүү. Манайхан Tom Howard. энийг бол лавс дээр тавьчаа сайхан өстө бодоолтол уншсан. Бүгдээр уншсан. Тойруулж уншсан. Булаацалтаж уншдаг. Та нар ч ихсэн сонирхоод үзэр. Зүгээр манайхан уншиж тээ. Нөгөө тийш харуулаа уншиж тээ тэ. Зүг харуулаа уншд юм аа. За. Тэгээд энэ дугаарт ингээд салхийг хагалж орж ирсэнд баярлаа. Баярлаа. Баярлаа.